дугаар 22 дугаар Библи байгаа. За бүгдээрээ слайдын дээрээс нэг ишлэлээр чангаар уншия. Урт хэсэг ч гэсэн эзний үгийг уншвал эзний үг намайг эдгээдэг. Эзний үг бол сүнсний эм. Амен. Тийм учраас эм ууж ийнэ гэсэн бодлоор уншаарай. За юу сүнс чинь тэнхрээд ирэх болно. За 6-ыг би уншия. Эзэн өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр Берүүдийнхаа хамт Моабын нутгаас буцахаар босон явв. Наоми 2 бэртээ явцгаа өөр өөрийн эхийн герт буцахтун та нар өөд болоочд мөн болно мань болон надад хэрхэн хандасны адил эзэн та нарт мөн инэрл хайраар хандах болтугай. Бид заавал таны ард түмэн рүү тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлв. Буцахтун охид минь явцгааг тун нөхөрт гарахад би дэндүү хөгштөн найдвар тасраагүй гэд энэ шөнө нөхөрт гарлаа гэж ботход төрөх хөвгүүдийг том болж өстлэн та нар хүлээх үү. Тэд дахин дууга улам өндөрсгөн уйлалдав. Орпа хатам ихийгээ үнсэж харин Рут түүнээс зөөгдөв. Харин Рут таныг буцаж ирэхийг бүү ятгаач. Учир нь таны руу би явна. Таны суух газарт би ч суун. Таны ард түмэн, таны бурхан миний бурхан. Тэр түүнийг өөртөө хамт явхаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй. Тэдэнд намайг Наоми гэж битгий дууд. Учир нь төгсчд нэг нь намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мараал гэж дууд. Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бэтлехемд иржээ. Амен. За, өнөөдөр бүгд хамтдаа Наоми гэсэн сэдвээр хамтдаа эзний үгийг харцгаая. Халелуя. Халелуя. Амен. За, Ярвалдрын эзэн, цог жавхлант эзэн, үннээрээ сүнсээрээ мөргөл өргөж байгаа хүн бүрийн дээр өнөөдөр ёроолоо өгнө гэдэгт итгэж байна. Амен оо. За, тийм учраас яг одоо эзний үг рүү төвлөрөөд залбираасаа. Энэ бол мөргөлийн хамгийн чухал, хамгийн оргил цэг учраас анхаараасаа гэж та бүгдийгээ ёрөөж байна. Бүгдээрээ эхлээд Ярвалдарта, цог жавхлантаа хүчтэй цорын ганц амьд бурхандаа баярлалаа гэд халуунаар алгадчихъя. Амен. За бас бүгдээрээ хамтдаа Христийн бие болон биеийг мэн бүрдүүлнэ. Бие мэн нэг хэсэг болон хамтдаа байгаа. Итгэлийн ах дүүрүүгээ хайр дүүрнүүдээр хараад баярлалаа гэд алгадчихъя. Амен. За, аз жаргалын индекс гэдэг одоо тийм үзүүлэлт байдаг. Аз жаргалыг хэрхэн мэдэрдэг вэ гэдгээр нь арт түмнүүдийг дүгнэдэг. За, энэ индексийг олон жил тэргүүлж байгаа нэг улс байгаа.
ямар улс вэ? Энэ бол Финлянд улс юм. Финлянд улс. Дууга мөргөл өргөхгүй бол гарна шүү, чимээгүй. За, яагаад одоо Финлянд улс маань аз жаргалын индексээр нэгдүгээрт ордсон болоо. Олон жил дараалал нь дэлхийн 200 гаруй улсаас нэгдүгээрт орсон. Тэгээд ингээд үтсэн чинь үндсэн 6 шалтгаан байгаа. Хамгийн нэгдүгээрт нь тухайн улсын нийгэм маш өндөр итгэлцэл ба шудраг ёсоор удирдуулдаг. Өөрөөр хэлбэл иргэдэн төрдөө, цагдаадаа, эрүүл мэндийнхаа тогтолцоондоо, хөрчдөө гэр бүл бие биендээ итгэдэг. Тийм учраас энэ итгэлтээс болон хүмүүс хоорондын харилцааны стресс багасж тэдний сэтгэл ханамж нь өндөр болдог баг. Хоёр дахь шалтгаан нь тэдний хувьд бол амьдрал нь аюулгүй бөгөөд тэгш амьдрах боломж өгөгдсөн байдаг. Гэмт хэрэг, авилгал маш бага, боловсрал, эрүүл мэнд, орон сууцны дэмжлэг бүх хүнд тэгш хүртээмжтэй байдаг учраас тэд аз жаргалыг мэдэрдэг. Гуравдугаарт нь нийгмийн халамжийн систем маш сайтай. Хүүхэд гаргах юм уу, ажилгүй болох юм уу, тэтгэврт гаргах юм бол төрөөс гомдох хэрэггүй, гомдлохооргүй хангалттай тэтгэмжийг бүгд авдаг. Тийм учраас тэд нар сэтгэл ханамжтай. За, дөрөвдүгээрт нь финляндчууд байгальд ойр амьдрах амьдралын хэв маягт дуртай. Тэр улсын хувьд бол ойн бүс ихтэй, ус нуур элбэгтэй газар бөгөөд цэвэр агаар талхах, загасчлах, цанаар гулгах, усан сэлэх зэргийг тэд нар сэтгэл зүйн засал гэж ойлгодог. Сэтгэлийн засал эмчилгээ гэж ойлгодог. За, 5 дугаарт нь тэр нийгэмд харьцуулах дарамтгүй соёл ноёрхдог. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс хоорондоо, аж ахуй нэгжүүд хоорондоо, хүүхдүүд хоорондоо бие биенээ харьцуулснаас болоод хүмүүсийн сэтгэл дарамт үүсдэг бол тийм дарамт тэр нийгэмд байдаггүй, тийм соёлтой. Тэд нар материаллык зүйлээс илүү энгийн эгэл даруй байдалд дуртай. Тийм байдлыг эрхэмлдэг бөгөөд бусдаас дээр гарах гэж, бусдаас мундаг гэдгээ харуулж сайрах гэж амьдрдаггүй, өөртөө сэтгэл хангалуун амьдрахад тэдний амьдралын зорилго байдаг. Тийм учраас тэд аз жаргалтай байдаг байна. За, хамгийн сүүлд нь 6-ад нь ажил ба амьдралынх нь тэнцвэр байдаг. Ажил, амралтын цаг хоёр нь тэнцвэртэй. Орой 5 цаг гэхэд бүх ажил тараад үлдсэн цагийг нь тэд нар яддаг. Гэр бүл, хүүхэд болон өөрийн хобби, амралтандаа зориулдаг. Тийм учраас аз жаргалыг мэдрэх мэдрэмж нь өндөр байдаг гинэ. Тэгээ үнэхээр ингэж унссан чинь нэрэл тааламжтай, нэрэл ягаад ч Финляндд очсон ч юм шиг санагдчихлаа. Гой санагдаад, тийм ээ. Тэгээ дээр үед социализмын үед чи хэдэн цаг тардаг байлаа? Орой 5 гээл ер нь тардаг байсан биз дээ, тийм ээ. Тэгэл тараал ирсээр л 6 болоод ингэдэг байсан санагдаад байх юм. Тэгээ үнэхээр Финлянд гэдэг тэр гайхалтай орн. Бид нар Финляндыг юугаар нь мэддэг вэ гэхээр Санта Клаусын их орон гэж мэдж болно, тийм ээ. Санта Клаусын мөсөн мүзээ, туйлын туяа, цаа бугаараа алдартай ийм улс орн байгаа байхгүй юу? Тэгээ бидний таньдаг нэг фин хүн байгаа. Манай цуглааныхын таньдаг хэн бэлээ? Кристина гэдэг эмэгтэй номлогч байгаа шүү дээ, тий. Үсээ шүлжсэн, буурал үсээ шүлжсэн, цоохор плажтай ирээд номлосон 80 гаруй насны эмэгтэй номлогч байгаа. Энэ хүн бол Финлянд эмэгтэй. Үнэхээр түүний эгэл даруй байдал бүх юмыг найрсгаар хүлээж авч байгаа байдал нь нэрэл аз жаргалтай хүн юм уу да гэж харагдахаар байсан шүү. За, тэгэхээр хүмүүс бид нар энэ дэлхийд амьдрахдаа тааламжтай байдал буюу нэг үгээр хэлэх юм бол аз жаргалыг хүсэж эрэлхийлж идэг. Энэ нь хүний амьдралын утга учир. Хүн бүр аз жаргалтай амьдрахын төлөө байгаа. Энэ нь амьдралынх нь утга учир. Тэгээд зогсохгүй бурхан биднийг бүрэн дүүрэн аз жаргалтай байхаар бүтээсэн. Энд бурхны аз жаргалгүй байгаад бурхны буруу байхгүй гэсэн үг. Бурхан бүрэн дүүрэн аз жаргалтай байхаар бүтээсэн. Гэтэл дэлхийн улс орнууд тэгж чадахгүй байна. Манай Монгол орн аз жаргалын индексээр хэдэд ордог вэ дэлхийд? 77-д ордог гинэ. 77-д ордог. 200 гаруй орноос 77-д гэхээр бас ч гэж амарч юм уу тий? Тэгэхээр бид нар өнөөдрийн үгээр бид нар юуг авч үзэж байгаа вэ гэхээр яавал миний амьдрал тааламжтай, аз жаргалтай байх юм болоо. Яг гэвэл энэ Наоми гэж байгаа нэрийн яг еврей утга нь
тааламжтай гэсэн утгатай байхгүй юу? Тааламжтай. Тааламжтай, аз жаргалтай гэсэн ийм мессежийг өгж байгаа нэр. Тэгвэл яавал бид нар аз жаргалтай байх юм бэ гэдгийг өнөөдрийн түүхээр бид нар харах болно. Дэлхийд ярих бүхэл хүмүүсийн нэг адилаар манай түүхийн гол батар Наоми ч гэсэн аз жаргалтай байхыг хүссэн байгаа. Тааламжтай амьдралыг хүссэн. Тийм учраас түүний нэр нь тааламж буюу Наоми байсан. Гэвч харамсалтай нь бидний мэдэж байгаачлан өмнөх номлол дээр бид нар сонссончлан түүний амьдрал аз жаргалтай байгаагүй. Тэгээд бид нар дүрслэхийн бол нэг иймэрхүү байдалтай байсан. Тэгээд намайг уншихаар та нар чимээгүй төсөөлөн бодоод сонсороо. Наоми зүлэг шорон дундуур бодлогшрон, битүүхэн шүүр салдан алхлана. Учир нь Моаб газарт ирсээр нөхөр Элимелех нас барж, түүнээс хойш 10 жил болсны дараа 2 хөвгүүн нь бий баржээ. Энэ бүхнийг ботхоос гол нь харлан бачуурч, эзний мотор өөрийнх нь эсрэг байгаа гэж бодогдно. Гуниг зовлон хагцал харуулслын улмаас гашуун болсон сэтгэлд нь үл мэдэг найдварын салхи сэвэлцэх нь эзэн арт түмэндээ хоол хүнс өгөхөөр ирсэн тухай мэдээ юм а. Нэгэнт эзэн намайг хоосруулжээ. Тэр бол бүгдийг чадагч тул түүний өмнө би юу хэлэх вүлээ? Юутаач Иерусалим руу буцъя хэмээн тэрээр бодно. Тэгтэл огтн болж гэртэн ирсэн залуухан хөөрхөн бэр огтон нүдэнд нь туслаа. Тэгээд тэднийг дагуулan Юутаач замд гарлаа. Наоми замд явх зур хичнээн эргцүүлэн дахин ботсон ч энэ хоёр охины тухайд түүнийг дагаж явах нь ямар ч ашиггүй санагдана. Учир нь тэр өөрийгөө яайдаа гэж байгаа хөгшин бэлэвсэн эмэгтэй шүү дээ. Энэ хөгшин бэлэвсэн биеэр тэднийг хэрхэн тэтгэж, хэрхэн тэжээж, хэрхэн халамжлах билээ. Магад гайхамшиг болоод өнөөдөр хөвгүүн гаргалаач. Энэ хоёр тэр хөвгүүнийг том болтол хүлээсээр хөгшөрнө. Тийм болохоор энд Моаб буюу төрхөмдөө үлдэж, өөр эрийг түшиж амьдрах нь тэдний хувьд хамаагүй дээр гэж бодогдно. Тэгээд тэрээр огтыйгаа дуудан бодсноо учрал нь ярихад хоёул чанга дугаар уйлалд нь үгүй гинэ. Өнгөрсөн 10 жил их охин болж амьдрсан тэгсээр дассан сэтгэлийг яалтаа билээ. Тэгсэн ч тэднийг үлдээх нь магадгүй тэдний төлөө хийж чадах сүүлийн сайн зүйл маань юм гэж Наоми бодсноо дахин нэг удаа хүчтэй ятглаа. Үр дүнд нь том бэр Орпа үлдэхээр болон төрхөмдөө буцав. Харин баг бэр Рут нь яасан ч таныг орхихгүй. Таны бурхан миний бурхан, таны арт түмэн миний арт түмэн хэмээн эрс шийдэмгий эсэргүүцэн өгүүлнэ. Түүний энэ дууг сонсохоор сэтгэл нь дулаахан болж талархаж байсан ч бэргнээ дагаад үлдээ. Тэр нь зөвөө. Инхэн чамд дээрээ гэж дахин нэг удаа ятгсан ч охин нэгэнт хатуу шийдсэн бололтой байсан тул явж өгсөнгүй. Ийхүү гуниг харуулслаа тэсээр хөгшин залуу 2 бэлэвсэн Бэтлехэм тосгонд орж ирлээ. Тосгон даяараа шуугалдан Наоми хэмээн нэрийг нь амандаа хэлэх шивэр авир чимээ сонсдно. Юуных нь тааламж байх вүлээ? Харин ч гашуун гэвэл таарна гэж дотроо бодсон Наоми үгүй намайг одооноос Мара буюу гашуун гэж дууд хэмээн гуниг харуулслаа ил гаргана уйлагнана. Бид нар яагаад зовдөг юм болоо? Бид аз жаргалтай тааламжтай сайхан амьдрмаар байхад яагаад зовоод яагаад тэгж чадахгүй байгаа юм бол? Тэгвэл өнөөдрийн Наомигийн түүхээр Бурхан бидэнд бидний зовдөг хэдэн шалтгааныг мэдүүлэхийг хүсэж байгаа юм аа. Үүний хамгийн ихнийх нь Бурханы мотор бидний эсрэг байж болно гэдэг гаргалгаа юм.
Бид нар бодохдоо Бурхны эрх мэдлийн мутар бидний дээр байвал сайн. Дээр байгаа. Биднийг удирдах байгаа хэмээн итгэдэг. Тийм байгаасаа ч гэж хүсдэг. Гэвч өнөөдрийн түүх бидэнд заавал тийм байх албагүй гэдгийг харуулж байгаамаа. Бурхан заавал бидний дээр мутраа байлган биднийг ажлын өрөөх үүрэггүй юм. Албагүй юм. Учир нь би заримдаа буруу сонголт хийдэг, би заримдаа буруу замаар алхдаг. Бид нар заримдаа христчин нэртэйч дэлхийлэг болдог. Энэ байдлаас болоод Бурхан хэдий хүсээгүйч мутраа бидний эсрэг чиглүүлдэг. Ингэж Бурханы мутар бидний эсрэг чиглэхэд бидний амьдралд бидний төсөөлөхгүй байгаа гашуун зовлон, асуудал бэрхшээл бууж ирнэ. Бидний зүрх сэтгэл харанхуйлна. Гуниг зовлондоо дарагддаг. Тийм ч учраас Наоми өнөөдрийн 12-13 дугаар ишлэлдэр үүнийг хэлэхдээ Бурхны мутар миний эсрэг байна хэмээн тодорхойлсон юм аа. Бид Бурхны өмнө бурууг үйлдэх юм бол бид буцахтаа тийм ээ бид нар будаа биш харин чулуу тээж бидний зүрх сэтгэл зовн шалдаг юм аа. Тийм учраас бидний амьдралд байгаа асуудлын өмнө бид өөрсдийгөө шалгах нь нэгдүгээр алхам юм. Бид өөрсдийгөө шалгаж бас Бурханаас намайг шалгаж өгөөч гэж гуйх нь бидний хийх ёстой хамгийн ухаалаг залбирал гэж итгэж байна. Дуулал номны 26-гийн 2 дээр эзэн намайг шалгаж, намайг туршаач, элэг зүрхийн минь шалгаач гэсэн байдаг бол Дуулал номны 139-ийн 23-аас 24 дээр бүгд хамт слайднаас уншия. Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч, намайг шалган бодлуудыг минь мэдээч. Миний дотор хөнөөлт зам буй эсхийг харж мөнхийн замаар намайг удирдаач хэмээн дуулсан байгаа юм аа. Хайртай ах トゥ нар минь ээ. Өнөөдрийн Наомигийн Бурхны мутар миний эсрэг байлаа гэж хэлж байгаа энэ бодрол, энэ өгүүлэмж нь бидэнд ямар сургамжийг өгч байгаа юм бэ? Өөрийгөө шалгаараа гэдэг сургамжийг өгч байгаа юм аа. Учир нь Бурхны мутар заавал бидний төлөө байх албагүй юм. Бид өөрсдийгөө шалгана. Ямар нэг хөнөөлт санаа, ямар нэг буруу зам дотор минь байна уугүй юу гэдгийг байнга эргэн харах хэрэгтэй юм аа. Тэгээд хэрвээ байвал бид гимшиж, бид түүнээсээ татгалзвал энэ нь Бурхны өмнө жинхэнэ тааламж буюу жинхэнэ Наоми байх болно. Амен оо. Санаа нэг бол амен гэж хэлэхгүй юу? Унтаагүй өстэй. Амен. Хоёрдугаарт нь бидний амьдралд байгаа зовлон бэрхшээл нь ямар ч утгагүй зүгээр ирдэггүй. Өөрөөр хэлэх юм бол бэрхшээл зовлон болгоно биднэрт ямар нэг зүйлийг зааж ойлгуулж ухааруулдаг. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн өөрийн зовлонгоосоо ямар нэгмийг сурж ойлгодог хүн байдаг бол эсэргээр түүнээс юм сурах нь бүхэл зовлондоо годроотож зовлондоо гудаасаар байгаад живдэг хүмүүс байдаг. Зовлонгийн далаадаа живээд өөрөө зовлон болон хувирчихсан хүн байдаг. Бид нар тийм байж болохгүй юм. Бидний амьдралд ирсэн асуудал бэрхшээл биднэрт яг юу зааж байгаа вэ гэдгийг ойлгосон хүн бол зовлон дунд байгаач ерөөлтөө хүн юм аа. Тийм учраас Дуулал номны 119-ийн 67 дээр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншия. Зовж шаналхийнхаа өмнө би буруу зөвхт явсан байжээ. Харин одоо би таны үгийг сахин биелүүлдэг. Бурхны үгийг уншаагүй, ойлгоогүй учраас яасан бэ? Буруу замаар явсан, тэгээд зовсон. Буюу зовлон нь түүнд чи буруу замаар явж байгаа гэдгийг заасан байх. Амен. Үүнийг ойлгосон учраас энэ хүн Бурхны үгийг биелүүлдэг хүн болсон хэмээн тунхаглан дуулж байгаамаа. Тэгвэл өнөөдрийн бидний баатар Наомигийн хувьд ямар байваа? Наомигийн хувьд түүний зовлон нь Бурхнаас байсан гэдгийг ойлгосон байгаа. Тэмдээч 20-21 дээр ингэж хэлсэн.
намайг Наоми гэж битгий дууд. Учир нь төгс хүчит нэг нь намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж дууд. Дараагийн өгүүлбэр нь сонирн байгаа. Би дүүрэн гарч явсан боловч эзэн намайг хоосон буцааж авчирв. Нэгэн эзэн миний эсрэг гэрчилж төгсчд нэг нь надад муугаар хандсан тул та нар намайг юунд Наоми гэж дуудана вэ? Наомигийн энэ өчлөн тэрээр энэ зовлонгийн шалтгаан буюу зовлонгоосоо сурсан байна гэдгийг нь харуулж байгаач нөгөө талаар тэрээр дутуу ойлгожээ, дутуу суржээ гэдгийг харуулж байгаамаа. Учир нь тэр хэлэхдээ би дүүрэн гараад хоосон бутсан гэж хэлж байгаа. Энэ нь зөв боловч буруу ойлголт юм аа. Бид нар Наомиг аваад үзэх юм бол тэрээр Бэтлехемээс анхан Моаб руу явхдаа нөхөр 2 хүүтэйгээ явсан. Хань жил үр хүүхдтэй амьдрал бол элэг бүтэн аз жаргал дүүрэн амьдрал гэж бид нар ойлгодог. Гэтэл Моаб газар очоод нөхөр нь дараа нь 2 хүү нь нас барсан. Наоми үнийг хоосорсон гэж тодорхойлсон байна. Гэхдээ яг энэ үед бидний зүрхний хаа нэгтэйгээс сүнсэндээ ядуу нэгэн ёроолтэйе Бурхны хаанчлал түүнийх юмаа гих Есүсийн дуу хоолой сонсогдосоо гэж юрэж байна. Учир нь гэр бүл гэдэг ойлголт зөвхөн энэ дэлхий дээр энэ ертөнцид л байдаг юм аа. Бид тэр Тэнгэрийн улсад Бурхны улсад очих юм бол бид гэр бүл гэдэг зүйл биднэрт байхгүй болно гэдгийг Библи бидэнд илчилж байгаамаа. Би ч гэсэн нөхөр 2 хүүтэй. Магадгүй би хааныг тийшээ яваад, магадгүй муу зүйл тохиолдоод Наомитай адилхан болвол сэтгэл маань ямар байх болоо гэж би бодож утсан. Маш хэцүү, маш зовлонтой, маш гасалмаар төсөөлөхөөс ч аймаар байх байхаа гэж бодсон байгаа. Гэвч хамгийн сонин нь энэ зовлон илүү гүнзгий ухаад үзвэл, энэ зовлонтой илүү нүүр тулаад яваад үзвэл, бараг ингэж хоосорсон нь Наомид илүү дээр байсан гэдгийг бид нар харж байгаамаа. Хэрвээ Наоми ийм үхэл зовлон үзээгүй бол Моабын нутагт амьдарсаар л байх байсан. Иерусалим руу бусаж ирэхгүй байх байсан. Хэрвээ тэр Иерусалим бусаж ирээгүй бол Рут Боазтай гэрлэхгүй. Хэрвээ Рут Боаз хоёр гэрлэхгүй бол тэндээс тийм ээ Обед, Есэ, Давид төрөхгүй. Тэгвэл Давидын удмын Есүс гэж байхгүй байх байлаа. Хайр тахтуу нар минь ээ. Бидний амьдралд байгаа зовлон бэрхшээл бидний зүрх сэтгэлийг даруусгаж идэг. Бидний амьдралд байгаа зовлон бэрхшээл бидэнд заадаг. Бид нар илүү гүнзгий сурах хэрэгтэй. Илүү гүнзгий сурах хэрэгтэй. Бид нар итгэлийн баатар Паулыг мэднэ. Паул гэдэг хүн бол Христтгэлийн түүхэн дэх гайхамшигтай. Хэрвээ хүнийг шүтэж болдог бол шүтмээр нэгнэ. Үүнхээр түүний бичсэн захидлуудыг бид нар уншаад шимтээд барамгүй Христтгэлийн онлуудыг, теологийн нууцуудыг гайхалтайгаар өгүүлсэн. Яаж ингэж ойлгож ухаарч, яаж ингэж бичдэм бэ гэмээр бичсэн байдаг. Түүнийг яваад өнгөрөхөд хүмүүс сүүдэрт нь өвчтэй хүнийг тавхад идэрдэг байсан. Түүний нусны алчуур, гарын алчуурыг хараад өвчтэй хэсэгтээ хүргэхэд эдгэрэл явагдав. Тэр хараад шууд чөтгөрийг таниад хөөдөг сүнслэг нэгэн байсан. Гэвч түүний амьдралд зовлон байсан. Түүний нүд өвддөг, 2 нүд нь байнгын улааж, байнгын нуугтаж, байнга хатаж, аргаж өвддөг нүдний өвчтэй байсан. Тэр өөрийнхөө нүдний өвчин төлөө Бурханаас эцээ хүртэл бүх хүчээрээ гуйсан ч Бурхан зөвшөөрөөгүй. Тэгэд Бурхан юу гэж хэлсэн бэ? Миний нэгүсэл чамд хангалттай. Өөрөөр хэлэх юм бол наад зовлонгоо үүрээд яваа. Наад зовлонгороо зовоод яваа гэсэн Бурханы дуу хоолой. Бид нар амьдралынхаа зовлон асуудлыг шийтгэе л хүсэж байдаг. Өнгөрөөс алга болоосаа л гэж хүсдэг. Гэхдээ хайр тахтуу нар минь ээ.
Өнөөдрийн түүх бидэнд юу хэлж байгаа юм бэ? Зовлон бидэнд багш болтго юм аа. Зовлон биднийг бүр сүнслэг сургалтанд хамрагдуулт юм аа. Тийм учраас зовлон зөвшөөрөгдөг учраас бид нар нэг бүрчлэн мэдрэн даван туулах нь Бурхны хүсэл байдаг юм аа. Тийм учраас бидний зарим зовлонгууд шийдэгдэхгүй, зарим асуудлууд хариулагдахгүй явж байгаамаа гэдгийг хүлээн зөвшөөргөж хэлж байгаа. Ингэж хүлээн зөвшөөрөхийг Бурхан Наоми буюу тааламж гэж үздэг юм аа. Амен уу? Амен. Бидний амьдралд үнэхээр бэрхшээл зовлонд тулгархад бид гомдлох биш. Харин энэ бүгдээр надад юу зааж байгаа бэ? Түүнийг бүрэн дүүрэн сурья гэсэн сэтгэлээр Бурхантай залбирна бид нар, тийм ээ. Зүрх сэтгэлээ даруусах нь суралцвал Бурхан тэр хандлага, тэр итгэлийг таалдаг байх нэ. Бид нар яагаад мацаг барьдаг юм бэ? Мацаг барих нь өөрийгөө хоослох сайн арга юм. Бид өдөр болгоно хоол хүнс идэхэд хоол хүнсээр бидний бие махбод эрч хүч энерги хуримтлуулдаг. Бидний бие махбод эрч хүч энергитэй байвал бидэнд бие махбодын дуу хоолой тод сонсогддог. Харин бидний дотор байгаа сүнсний дуу хоолой биений дуу хоолойнд дарагдаад сонсогдохгүй, бүдэг сонсогдно. Харин бид хоол идэхгүй байгаад хоол идэхгүй бол би ядарнаада, би сүлднаада, би сүлдээд би муудаад ирвэл бидний биеийн дуу хоолой намсвал бидний дотор байх сүнслэг дуу хоолой маань тодордог. Үүнийг өөрийгөө хоослон гэж байгаа. Энэ нь мөн тийм ээ, бид нар мацаг гэдэг зохиомол зовлонг үүсгэж байгаа. Энэ нь зовлонгийн зорилго байдаг юм аа. Амен уу? Амен. Үнэхээр эзэн тийм ээ Наомиг зовоосон, гашуунаар зовоож хэцүү хүний хувьд туулах боломжгүй бэрхшээлийг өгсөн ч түүнийг орхиог. Зовлон дунд хамтдаа түүнд заан сургана явж исэн. Харин харамсалтай Наоми 1-р бүлэг дээр үүнийг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй. Тэр зөвхөн өнгөцгөн Бурхны мутар миний эсрэг байна гэдэг хүртэл ойлгосноос биш. Яагаад ийм бөгөөд үүгээр яг юу ярьж байгаа бөгөөд энэ нь эргээд яаж ёроол болох юм бэ? Яг үнэндээ энэ цагт Бурхан мутраа миний эсрэг байлгасан нь миний амьдралын ёроол юм а гэдгийг Наоми ойлгоогүй маа. Хайртай хамтын туяа цуглааны итгэлийн ах トゥ нар минь. Таны амьдралд байгаа зовлон магад Бурхны ёроол байхыг үгүйсэхгүй маа. Учир нь энэ зовлон байгаагүй бол та Бурхан руу хизээж ирэхгүй тийм нэгэн байсан байхыг үгүйсэхгүй юм. Бидний амьдралд бэрхшээл зовлон байгаа болохоор бид аргаан барахтаа Бурхан руу ирж түүнийг тань мэддэг. Бидний амьдралд бэрхшээл зовлон байгаа болохоор бид аргаан барахтаа Бурханы өмнө өвдөх сөгдөн залбирлын суудал дээр өдөр болгон суудаг ажээ. Тийм учраас Бурхан бидэнд хэрэгтэй гэсэн зовлонг өгч түүгээр бидэнтэй ярьж бидний дотроос өөрийн дуу хоолойгоо тод томроо сонсгодог юм аа. Энэ нь бидний амьдралын зовлонгийн шалтгаан бөгөөд түүнийг тааламж болгох нууц нь зовлонгоосоо суралцах бүр илүү гүн сүнслэг төвшөнд хүртэл сурах явдал юм аа. 3-дугаарт нь тийм ээ бид нар зовлонгийн яагаад зовдөг шалтгааныг аваад үзэх юм бол энэ зовлон донд бидний итгэл ялгардаг. Зовлон донд итгэл маань ялгардаг. Наоми шантарсан байсан, цөхөрсөн байсан, сэтгэлээр унсан байсан, өөрийгөө Мара гэж дуудуулах хэмжээнд магадгүй Бурханд гомдсон байсан. Арайчдээ надад ингэж хандахтаа яах вэ гэж гомдсон байсан ч Наомид байгаа ганц авах юм нь бидний унсан Библиэс харвал тэрээр төгс хүчит нэг нь намайг тийм ээ дэндүү гашуунаар зовоосон. Буюу тэр Бурхныг төгс хүчит нэгэн гэж дуудснараа зовлон дунд Бурхан чанарыг нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Амен. 14 хоногийн өмнө тийм ээ бямбаагч маань манай өрөөнд ороод ирсэн. Уйлал шүдгүү шүдэ хийхээ мартаад гараад ирсэн. Шүдгүү амаараа буйл бутнаад
Хүмэн өнгөрчихжээ. Бурхан надад яагаад ингэж хандж байгаа юм бэ? Бурхан намайг яагаад ингэж зовоож байгаа юм бэ? Надад хэлэх үг олдоогүй. Яг бол Бямбагч шиг цуглаанд үйлчилдэг, Бурханд хайртай, Бурханд үнэнч байхаар зүтгэдэг хүнийг бид нэр ховор олно. Тийм хүн ховор байдаг. Тэгээд аз ямар үг орсон бэ? Бямбагч амийн эзэн бол Бурхан юм аа. Бурхан амийг авнаа гэвэл бид нэр өгөхгүй гэж хэлж чадахгүй. Бурхан ам өгнө гэвэл бид нэр авахгүй гэж хэлж чадахгүй. Тэр бол Бурханы мэдлийн хүрээ учраас бид ойлгохгүй ч Бурханы мэдлийг хүлээн зөвшөөрөх нь итгэл юм аа гэх минь. Хэцүү ч гэсэн гашуун ч гэсэн би тэгж учралсан. Наамигийн хувьд ч гэсэн яг адилхан байгаа. Хэдийгээр тэр ойлгохгүй байсан ч төгс хүчит нэгэн учраас л ингэж байгаа юм аа. Тэр Бурхан болохоор ингэх, энээс цаадахыг ч хийх эрхтэй гэдэгт итгэсэн байна. Итгэлээрээ үнийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм аа. Тийм учраас хайр тахтуу нар минь амьдралын бэрхшээл зовлон дунд бид шантардаг, цөхөрдөг, гомддог. Тэгтээ бид хизээч тэрслэн Бурханаасаа холдож болохгүй юм аа. Бид ямар ч аймаар зовлонгийн дунд байсан ч бид Бурхандаа итгэн найдсаар даван тулах нь зовлонгийн бидэнд өгдөг сургамж бөгөөд бидний итгэлийг жинхэнэ байлгах Бурханы арга зам юм. Бид нар Библийн олон баатруудыг мэднэ. Ийм зовлон дундор явсан. Библийн бараг бүхэл баатрууд зовлонгийн дундор л явсан. Зовоогүй хүн нэг ч байхгүй. Бидний хамгийн сайн мэддэг хүн бол хэн бэлээ? Йосеф. Йосеф яасан бэ? Ах нартаа гологдож зарагдсан. Боол болсон. Бүр боолон байгаад бүр хоригдол бүр гэмт хэрэгтэн шоронд орсон. Шоронд ороод хүмүүсийн зүүдийг тайлсан ч шоронгоос гараад түүнийг мартаж уруултыг мэдэрсэн. Хүний байж болох хамгийн том үгүйсгэгдэл, үл тоогдол, гологдлыг Йосеф амсаж хүний байж болох хамгийн доод түвшинд шоронгоос өөр доод газар гэж юу н тамал байгаа ах тийм ээ. Тэр очисон байгаа. Гэсэн ч түүний сэтгэл зүрхэнд үргэлж итгэл байсан. Тэр үргэлж Бурханд итгэжсэн. Энэ үнэхээр гайхалтай. Зовлон биднийг яг ийм итгэлийн хүн болгохын төлөө өгөгддөг Бурханы арга зам юм аа. Амен. Наамид ийм итгэл байсан нь Бурханы түнд Рутыг шагнал болгож өгөх шалтгаан болсон байгаа. Бурхан Наамид буцах сэтгэлийг өгсөн. Учир нь хамт байсан учраас тэгээ зогсоогүй Рутыг түнд шагнал болгож өгсөн юм аа. Учир нь Наами Рутаар дамжин, тийм ээ? Обедийг өвөр дээрээ тавьж, баяртаяа инээмсэглэж, жинхнээсээ Наоми тааламж аз жаргалыг амссан байгаа. Тийм учраас хайртай хамтын туй цуглааны ах дүүс минь ээ. Жинхэнэ Бурхан таалагдах амьдрал, Бурханы тааламж гэж юу юм болоо? Зовлон бэрхшээлийн дундаж түүнд итгэн найдах. Үнэндээ ойлгохгүй байна гэмээр зовлон миний амьдралд ирсэн ч дуугай түүнийг хүлээн зөвшөөрн дагахыг Библи тааламж гэж хэлж байгаа. Бидний бодлоос дэндүү өөрөөр Бурхан боддог. Еврей номны 11:1 дээр итгэлийн тодорхойлолт байдаг. Бүгд хамтдаа уншъя да. 3 итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Бид нар яг ийм итгэлээр зовлон дундаж итгэх ёстой юм аа. Би зовлон дундаж, бэрхшээл зовлонгийн дундаж Бурхан байгаа. Бурхан ажиллаж байгаа. Бурхан мэднэ гэдэгт итгэн найдвал тэр болгон маань бодит болно. Тэр болгон маань биелдэг байх нэ. Бид нар харин зовлонгоо хараад байвал, зовлонгоо хараал байвал, зовлон лугаа тонгорч унаад зовлондоо живдэг. Тэгээд өөрөө зовлон болно. Тусдаа зовлон байхгүй, өөрөө угаасаа зовлон. Гэтэл бид нар зовлон ирэх үед, бид нар зовлон донд Бурханыг харан итгэн найдвал зовлон миний хамгийн сайн багш болно. Намайг хамгийн сайн итгэлийн хүн болгоно. Надаар дамжих Бурханы гайхамшгуудыг хийхэд бэлэн нэгэн болгоно намайг, таныг өөрчилдөг юм аа. Тэгээ зогсохоо Бурханы тааламж таны дээр байж, таны санаанд ороогүй зүйлсийг Бурхан таны амьдралд бэлддэг юм аа.
Яг л энэ л өнөөдрийн бидний номлын сэдэв болох Наоми буюу тааламжийн жинхэнэ утга санаа юм аа. Бид нар номлоо аз жаргалын тухай яриагаар эхэлсэн байгаа. Аз жаргал гэж юу юм болоо? Хүн болгоно өөр өөрөөр бодно. Улс үндэстэн болгоно аз жаргалыг өөр өөрийнхөөроо дүгндэг өөр өөрөөр. Тэгвэл Тэнгэрийн хаанчлал гэдэг улсын иргэн итгэгчид бидний хувьд аз жаргал гэж юу юм болоо? Тэнгэрийн хаанчлалын иргэн итгэгчид бидний хувьд аз жаргал нь Бурхны тааламж юм аа. Бурхан намайг таалж ивэл энэ нь туйлын аз жаргал гэдэгт итгэх тун. Амен уу? Хэдий амьдрал чинь зовлонтой байсан ч Бурхны таалал чинээ дээр байвал энэ нь аз жаргал гэдэгт итгэхийг итгэл гэж байгаа. Энэ бол биднээс өөр боддог Бурхны арга зам юм аа. Үүнийг өнөөдрийн Наомигийн түүх бидэнд зааж байгаа юм аа. Амен уу? Амен. Тийм учраас хайртай хамтын твай зүглэн ах トゥ нар минь ээ. Амьдрал ирэнтэй бараантайг бид нар мэдж байгаа. Жаргах өдрүүд байдаг, зовох өдрүүд байдаг. Тэглээгээд юу гэж жаргасан ч, зовсон ч бидний Бурхан хизээж биднийг орхитдаггүй. Тэр үргэлж бидэртээ цуг байдагт итгэнэ. Зөвхөн түүний тааламж юу вэ гэдгийг ирж хайвал бид нар жинхэнэ аз жаргал гэж юу болохыг ойлгох болно. Амен. Ийм аз жаргалаар амьдрдаг. Яг ийм тааламжийг өөрийнхөө дээр хураасан хамтын твай чуулган байгаасаа, та бүхэн байгаасаа гэж өрөөж байна. Амен. Бүгд хамтдаа залбираад энэ цагийг дуусгая. Хамтдаа залбираад дуусгая. За бүгд хамтдаа өөрийнхөө төлөө Бурхан таалагдсан аз жаргалтай хүн байхын төлөө залбирахаас гадна саяны суграахын төлөө залбирч өгөөрэй. Энэ ах маань манай цуглаантаа цуг 12 жил 3 жил бараг болж байна. Тэгээд энэ өрөөс ингээ өөрчлөгдөхгүй байгаа байхгүй. Таран шинээсээ гарахгүй, архичин амьдрал салж өгөхгүй, түүний төлөө зүүчилж өгөөрэй гэж гуйж байна. Бүгд хамтдаа эсний өмнө хамтдаа залбирцгаая. Дор бүрнээ амаа нээгээд сонсогдохоор залбирая. Тимээ хийсэн минь ээ, таньда баярлалаа. Эзэн та биднийг өнөөдөр Наоми буюу тааламж хэмээн дуудаж байгаад талархаж байна. Эзэн минь ээ, бид үнэхээр бэрхшээл зовлон дундаа суралцсаар байхад туслаарай. Таны мотор үргэлж бидний дээр байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Эзэн Бурхан та мотроо бидний эсрэг эргүүлсэн ч энэ нь мөн л ерөөл хэмээн ойлгож хүлээж авдаг. Таны тааламжийг хураасан аз жаргалтай хамтын туяачуд байхад биднийг удирдах өгөөч. Эзэн бидний амьдралд аваа гашуун үндэс хорт зурчлууд биднийг өргөцсаар байна. Бидний хөл гарыг дөнгөлсөөр бидний оюун бодлыг хүссээр байна. Эзэн тэр үнэхээр эзэн донтолтын эзэн гашуун тэр үндэс болсон зуршлын хүлээсээс биднийг чөлөөлөөч. Эзэн Бурхан минь бид үнэхээр зоригтойгоор өөрийгөө танд хайж өгнө. Эзэн тэр бүх хүлээснээсээ гарч чадхад биднийг удирдан дагуулна өрөөх болтугай. Танд бүх алдрыг өргөж, эзэн таны үгийг шимтэн сонсож, таны үгийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, эзэн Бурхан таны өмнө мацаглан залбирах шийдвэр гаргаж байгаа хамтын твай цуглааны хүн бүрийн дээр таны өрөөл байгаасаа гэж гуйж Есүсийн нэрээр залбирлаа.
Амен. Амен. За, цуглааны зарлал мэдээллийн